Сайхан уу? Шинжлэх ухааны таны мэдхүй од мөндөрсөө үзэг сонсогчдод сайн сайхны гэсэн мэдчилж байна. Атлас нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Та бүхэн нэвтрүүлгээ YouTube-ийн од мөндөрсөө, ГэнТV телевиз, од мөндөр радио 83.307-аас дэлгэнаар хүлээн авч үзэж сонсож байна. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоон ирээдүйг хөгжүүлэгч MMS компани мөн эрсдлийг давах хүч бод даатгал компанид дэмжиж ажиллаж байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг хөтлөгч Мөнхцөл бэлтгэж байгаа. За өдрийн минь саршиндээ сайхан шинэлүү. Сайхан. За Атлас нэвтрүүлгийнхаа хоёлаа. Өнөөдрийн дугаараар маш сонирхолтой улсын талаар ярина. За Балканы хойгийн баруун өмнөд хэсэгт байгаа Грекийн хойно гэдэг тийм Албан нэмэх улс. За монголчуудын хувьд бол зарим талаар айгүй дотн мэддэг юм шиг хэрнээ нэг сайн мэддэггүй улс шиг санагддаг. Тэгэхээр өнөөдөр Балканы хойгийн миний хайртай газар зөнгөсөн улсыг ярих гэж байна. Заяа маань нөгөө Египт руу аялаа явцсан байгаа. Тэгэхээр өнөөдөр нөгөө Бурхангүй газрын бомб галзуурна. За одоо тэр болох чинь 700 мянган бункертэй Албан. За яагаад тэгэхээр яг 700 мянган бункер байгаа тэр улсад тэгээд яагаад ингэж нэрлэнэ? Жохон байж байгаа нэвтрүүлгийнхаа нэг дундаас хойш тайлбарна. Тодорхой болно. Гэхдээ яг бункер нөгөө ийм одоо хүн доор нь ороод нуугдах боломжтой юм бетонн бункер байхгүй юу? Тэгээ маш жижиг газар нутагтай. Хүн ам 2.8 сая орчим хүн амтай. Маш жижиг газар нутагтай оронд 700 алдан тоо нь 170 мянгаас 750 мянга хүртэл гэж байгаа. Яг албан ёсны тоо бас байхгүй. Зарим нь хагарсан, эмтэрсэн, гэмтсэн байгаа. Гэхдээ ер нь бол 700 мянган бункер тэр улсад байгаа. Тэгээ яагаад 700 мянган бункер байгааг нь ярина. Маш сайн байна. За Албан улс нь бол бүгд найрамдах Албан улс. Өнөөдөр бол тэ албан ёсных нь нэр нь. Тэгээ Албан хэлээрээ бол өөрсдөө Шкиперия гэж нэрлэдэг. За энэ нь ямар утгатай нэр вэ? Гэхээр бүргэдийн орон, бүргэдийн нутаг гэсэн утгатай юм. За бүргэд эдний төрийн талбай нь улаан суурин дээр хоёр толгойтой бүргэдийн хараар ингээ хоёр толгойтой бүргэдийн одоо тэ дүрслэлтэй их гоё далбаатай. За улаан өнгө нь бол мэдээж нөгөө эрд зориг их орныхоо төлөө тусгаар тогтнолын төлөө урсгасан цусыг бэлэгддэг. Энэ хар бүргэд нь бол нөгөө төрийнхэн далбаан дээр бүргэдтэй улс зөндөө байдаг. Эртний түүхэн эзэнт гүрнүүд ч маш их байдаг. Гэхдээ яг Албаны далбаан дээр яагаад нь бүргэд байгаа вэ гэхээр эдний түүхэн дэх 15 дугаар зууны үеийн одоо Скандер Бэй гэдэг Скандер Бэг гэж бас нэрлэдэг юм. Агуу үндэснийх нь баатрын гэр бүлийн одоо бэлэг тэмдэг байхгүй юу. За тэгээ энэ хүн яагаад бас тийм агуу байгаад юу исэн болоо тийм агуу байгаа төрийн далбаандаа хүртэлтэй энэ хүний гэр бүлийн кастроти удмын бэлэг тэмдэг байгаа вэ гэдгийг бас тайлбарлана. За зүүн Европын өмнөд хэсэг те Балканы улс болон Цэнхэр тэнгисийн дунд нэг нууцхан эртний төвхтэй улс оршдгоо. Тэр нь өнөөдрийн бидний айлчлах, зочлох Албан улсаа. За бүргэдийн орн гэж өөрсдөө нэрлэдэг. Учир нь өндөр сүрлэг улстай, үзэсгэлэн талаа эрэхтэй мөн мянган жилийн түүхтэй тийм улс юм байна. Газар нутгийн хувьд бол харьцангуй жижиг 28,800 км². Маш жижиг. Манай бараг зарим аймгийн газар хэмжээнд хүрэх хэрэггүй жижигхэн газар нутагтай. Гэхдээ тэр жижиг газар нутагт тэр үзэсгэлэнтэй байгалийн биологийн олон янз байдал нь бүр. Тэгээд тэр жижигхэн газарт байгаа түүхэн өөрөө маш агуу, маш сонирхолтой түмэн. За энэ нутагт одоо өнөөдрийн Албаны газар нутгийг бид нэр ярил л да тий. Эртний Илир овог аймагчууд одоо Илирчүүд байсан гэдэг. Илирүүд гэдэг нь Балканы хойг дээр байсан ер нь бол Индо-Европын тий Энтгийг Европын гарал угсаатай овог аймагуудыг хэлж байгаа. За тэд хэдийгээр нөгөө тэдрэг бол ер нь гол төлөв зэрлэг балмад тийм овог аймагуд байсан л гэдэг аргагүй л дээ. Тэр чинь бид нар нийтийн он тооллын нийтийн он тооллоос урагшаа 2000 жилийн түүхийг ярьж штэ тий. За тэгэхээр тэд бол нөгөө Балканы баруун хэсэгт амьдарч байсан уулын оройд бэхлэлт байгуулад ер нь бол дайчин юм зэрлэг балмадтай гэдгээрээ алдартай. Гэхдээ гайхалтай бас нөгөө гар орчууд байсан гэдэг. За тэгээд тэд нар бол нөгөө тэнгис далаад ер нь бас гарамгаа хүмүүс байсан гинэ. Ер нь бол том усан онгоцуудыг барьсан. Тэдний усан онгоцуудыг Ромын эзэнт гүрэн өөрсдөө тэрийг нь дуурайж усан онгоцуудаа хийсэн гэж бас ярьдаг. За ер нь хүчрэхэг айрамтай худалдаа наймаа эрхэлдэг их эрлэхэг зоригтой тийм овог аймагуд байсан гэдэг. За тэгээд бас нэг юм илэрчүүдийн нэг онцлог нь юу байгаад байт юм бэлээ. Эмэгтэйчүүд айгүй хэрэг мэтэлтэй байдаг гэсэн түүхэн цаг хугацаанд. За тэгээд тэдний Теута хэмээх агуу хатан хүртэлтэй төр өдөртөжсэн хүн нь эмэгтэй хүн байсан. Тэгэхээр ер нь одоо тийм овог аймгийн бүтцээр амьдардаг, баатарлаг, зоригтой, тэгээ худалдаа арилжаа сайн хийдэг хүмүүс байсан. За тэгэхээр нөгөө газар зүүн байрлалыг нь бүгдээр хараад үзэхээр нөгөө худалдаа арилжаа хийхгүй байхаас өөр арга байхгүй газар нутагтай.
Ааха. За Балканы хойгийн зүүн өмнөд хэсэг байна гэж байна те. За их газраар бол зүүн хойд хэсгээр Косовотой хил залгаж байна. Хойд хэсгээр Монтенегротой залгаж байна. За тэгээд энэ улсын баруун талд нь Адриатик тэнгис байна. Тийм. Ионы тэнгисийн хоёр том. Тэгээ өмнөд талд нь Ионы тэнгис байна. Тэгээ урд талаараа Гректэй хил залгадаг. Тэгэхээр ер нь бол нөгөө Европын эртний соёл иргэншлүүдийн яг дунд тэдний огцлолцсон. Тэд нар одоо бие биен руугаа явж худалдаа арилж байгаа 8 хийн штэ. Яг тэр огтлцол зам дээр байсан учраас энэ газар маш эртнээс хүмүүс суурлаад эртний эзэнт гүрнүүдээ өөрийн газар нутаг болох гэж одоо тий тэмцдэг, эзэлдэг, тулалддаг. Өөрсдөө ч гэсэн тийм эрэлхэг зоригтой юм дайчин ард түмэн байсан гэдэг. За тэгээд нийтийн он тооллын 2 дугаар зуунд баха. Ер нь бол эртний Ромуудтай илэрүүд айгүй их тулдаж ер нь Ромчуудын ер нь айгүй тийм том өстөн дайсан байсан гэдэг. Гэхдээ яг бид нар одоогийн эртний илэрчүүдийн газар нутгийг ярихдаа зөвхөн одоогийн Албани улсын улс төрийн хилтэй баригдаж болохгүй. Ягаад тэгэхээр одоо бол хойшоогоо одоогийн Босни Херцеговин, Хорват, Монтенегро, Косово тэгээд хойд Македоны бүгд найрамдах улстай одоогийн улсуудын газар нутгийг эзэлсэн юм том овг аймагуд байсан гэж ойлгох хэрэгтэй. Тэгээд одоогийн албанчууд бол яг харахгүй эртний илэрчүүдийн одоо тэг үр хойд одоо эртний илэрчүүдийн үр дум уу юм а гэдэг нь генетикийн судалгаагаар батлагддаг. Нэг батлагддаг сонирхолтой зүйл нь ер нь хил хийдэг их гайхалтай зүйл байна шүү дээ, тэ. Өнөөдөр хилзүүн шинжилгээ ухаанаар бид нэр хин хаанаас хизээ ирсэн бэ, хин хинтэй хамаатан бэ гэдгийг тайлж чаддаг болсон. Гэтэл Албани хэл одоо тэ Индо-Европын буюу Энтхэг Европын угсаатай хүмүүс гэж байгаа хэрнээ Албани хэл нь дэлхийн аль ч хэлтэй адилхан тал юу ч байхгүй өрмөцөл. Бүр маш сонин. Ямар гоё өнгө урсгал вэ те. Харин тий. Одоо чинь слав хэлгээл ярихаар чинь бид нэр Орос хэлийг, Белорус, Украин, одоо юу вэ? Хорват, Серб, Болгар, Македон гэдэг тий. Төсөөтэй. Тийм төстэй ойролцоо зүйлүүд байгаад байдаг ойлголцож болоод байдаг. Гэтэл Албани хэлтэй адилхан хэл хаанч байхгүй. Тэгэхээр тэр нь яг эртний нөгөө илэр овог аймагуудынхаа хэл соёлыг өөрсдөө ер нь бол аягүй сайн шингээж, өвлүүлж хадгалж чадсан үндэстэн гэдэг. За тэгээд Роми эзэнт гүрний нэг хэсэг. Түүхээс нь ярих юм бол ер нь бол тэгээд Роми эзэнт гүрний харьяануудыг болсон. Учир нь ер нь өөрөө газар нутгийн газрын зураг дээр харах юм бол Италийн их газраас ерөөсөө 72 км-ийн зайтай усаар яваад очихоор тийм ойрхон байхгүй юу? За тэгээд түүхэндээ ч гэсэн ер нь бол Итали өөрийн одоо дэлхийн 2 дугаар дайны өмнөд хэсэг шүү дээ. Муссолини дайрч дайраад одоо өөрийн улсын харьяа болгоод фашист дэглэм тогтоож исэн төв хүртэл байдаг. Албанууд ч гэсэн түүхэн цаг үед өөртөө хүчрэхэг байхдаа Италийн их газрын зүүн хэсгийг гэсэн өөрийн иргэшээлээ тогтоож исэн ч үе байдаг. Тэгэхээр ер нь бол яг ингээд айгүй чухал газар байрладаг их сонирхолтой хүмүүс байгаа. За тэгээд Роми эзэнт гүрний харьяануудыг байж байгаа Роми эзэнт гүрэнтэй ингээд задран унтахад Византийн зүүн Роми эзэнт гүрний харьяануудыг болсон. Тэгээ 1000 жил орчим зүүн Роми эзэнт гүрний харьяа байжгаад зүүн Ром Константинопол маань өөрөөтэй Мехмед 2 Отоманы Мехмед 2 дуунахад Отоманы эзэнт гүрний харьяануудыг болоод 400 жил Отоманы даралт байсан энэ ус. За тэгээ 400 жил Отоманы даралт байсны дараа 1912 онд тусгаар тогтнолоо зарласан. За тэгээд тусгаар тогтносноос хойш ер нь бол дэлхийн 1-2 дугаар дайны хөлд бол нэрвэгдсэн. Нөгөө дөнгөж тусгаар тогтнолоо олцсон байдаг. Залуу жижигэн шинэ улс, том гүрнүүдийн одоо ашиг сонирхол үргэлж байгаад байдаг тэр улсуудад. Тэгээд ер нь бол тэгж жагаад нэг дэлхийн 2 дугаар дайнаас хойш дэлхийн 1944 онд одоо коммунист улс болоод өөрийн одоо тусгаар тогтносон бүрэн улс болоод коммунист улс болоод тэгээд ер нь бол Европ дахь хойд солонгос гэж тэднийг нэрлэдэг байсан. Коммунист дэглэмтэй маш хаалттай улс байсан. 1990 онд ч та ингээд дэглэм нь унаад те арчилсан нийгэм рүү шилжгээд дэлхийн 3 дахь ядуу улсаар тооцогдчихсэн. Тэгэхээр энэ коммунизм нь хичнээн хор хөнөөлтөй байсан бэ гэдгээр талаар бас ярина. За тэгэхээр түүх байгалийн хувьд бол иймэрхүү. За тэгээ нийслэл хотон Тирана ойролцоогоор 2.8 сая хүн амтай. Албан ёсны хэл нь Албани хэл, мөнгөн дэвсгэрт нь Албани лек. За тэгээ засаглал нь бол бүгд найрамдах ус. За монголчууд Албани руу явахдаа виз авах шаардлагатай. Харамсалтай нь яг Монголоос виз авах боломж байдаггүй юм байлээ. Бээжинд байгаа Албани элчин сайдын яамнаас очиж виз авах боломжтой. Хэрв бид нар нөгөө Шенгений мультивиз болон Америк нэгдсэн улсын визтэй бол 90 хоног визгүй зорчих боломжтой. За тэгээ аялал жуулчлалын хувьд сүүлийн үед бол сүүлийн хэдэн жилд бол аялал жуулчлал одоо хурдтай хөгжиж байгаа. Эдийн засгийн ч гэсэн тэлж байгаа харьцангуй жижигхэн ядуу орн гэхэд одоо бол нөгөө дундад түвшний улсад ер нь ордог болцсон. Тэгээд
2024 онд байгаа эдийн засгийн хөгжил нь 3.9% байсан гэдэг чинь маш сайн үзүүлэлт байхгүй юу? За газар нутгийнх нь байрлалыг бол та бүхэнд хэллээ те. Балканы хойгт бай. Одоо Балканы хойгийн баруун урд хэсэгт байрладаг жижигхэн боловч маш үзэсгэлэнтэй гайхалтай. Одоо байгальтай орон Энэ групп нь Балканы Швейцар гэж бас хүмүүс яг үнэ. Үнэхээр үзэсгэлэнтэй. Нийт тэгээ газар нутгийнх нь 70% нь өндөр хой байхгүй юу? Өндөр улс, сүрлэг улс. За тэгээд би бол нэг өөрөө очиж үзээгүй хөтэ очиж үзхийг үнэхээр одоо тий мөрөддөг боддог газруудын маныг тэгээ визний асуудал тийм байгаа. За тэгээ маш олон гол мөрөнтэй уулстай. Тэгээ хамгийн том Шкодер хэмээх нууртай гэж юм тий. Тэр нь ойролцоогоор 370 км/квадрат газар нутгийг эзэлдэг. За тэгээ байгалийн хувьд бол ярих юм байхгүй. Үнэхээр үзэсгэлэнтэй. За тэгээ хөршүүдийн төрөнд дурдсантай Монтенегро, Косово, Хойд Македон, Гректэй урагшаа Адриатикийн тэнгис, Ионы тэнгистэй хил салгадаг. За Илирчүүд рүү эргээд буцъя те. Тэгэхээр нийтийн толлоос толлын өмнө 2000 жилийн үеэс Илир овг аймагуд те одоо тэр бүс Балканы баруун хэсэг бүс гэсэн үг байхгүй юу? Баруун хэсэгт суурж одоо суурин байж эхэлсэн. За тэд нар тэгээд нөгөө уулын уулархаг газар учраас уулын орой дээр одоо хэрэм бэхлэлт барьж хот тосгодоо барьж амьдардаг байсан. За тэгээ бас нөгөө уулын орой дээр хот тосгод хэрмээ барих нь бас нөгөө стратеги ач холбогдолтой. Дайснаа холоос ирж байгааг харах боломжтой. Гэтэл нөгөө уулын ингээд нэг жалга бил ингээд нам руу ороод хотоо бариад суужгаар хитэн талаас нь юу ирж давлахж байгааг мэдэхгүй сон шүү дээ. За тийм байна. Дээшилж ижил ерөнхий харах. Тийм өндрөөс хардаг нөө. Газар зүүн онцлогоос олно. За тэгээд мал аж ахуй эрхэлдэг дайчин соёлоор алдартай тийм хүмүүс байсан. Гэхдээ тэд нэр яг зөв жирийн нэг юм овг аймгийн хэмжээний бүтцтэй гэж ойлгож бас болохгүй юм байлээ л дээ. Учир нөгөө далаа тэнгист гарамгай далаачтай байсан. Далаа тэнгисийг захирдаг худалдааны замыг хяндаг. Тэрүүгээр дамжин өнгөрөхтэй бусад эзэнт гүрэн улсуудын худалдааны тээвэр онгоцоос татвар говчоор авдаг. Татвар говчоор өгөхгүй бол тэрийг нь тон дээр нэмдэг байсан гэж байна. Тэгээ манай эртний өмнөх 3 дугаар зуунд Илирийн хатан зоригт удирдагч хатан Теута гэж байгаа Ромын худалдаанд цаад учруулад тэнгисийн хүчийг нь одоо тэг бүр сааруулсан гэдэг. Тэгээд ер нь бол Ромын эзэнт гүрний хамгийн том өрсөлдөгч болсон. Тэгээд Ромын эзэнт гүрэн ер нь бол Илирчүүдийг унгах ёстой л тий. Энэ газар нутгийг эзлэх ёстой гэж одоо тий шаардлага байсан, эдийн засгийн шаардлага байсан. Тэгээд манай эртний 2 дугаар зуунд эдлэн авсан гэдэг. За тэгээд Илирчүүд маань ер нь бол ингээд Ромын эзэнт гүрний харьяа нутаг болсон ч гэсэн өөрсдийнхөө онцлог байдал шин чанарыг юусаа алдаагүй. Тэгээ хэдийгээр Ромын одоо тий харьяа нутаг болсон ч гэсэн Ром маш их зүйлийг бас тэр нутагт авчирсан. За юу авчирсан бэ гэхээр Ромчууд ер нь юу гайхалтай хийдэг вэ гэхээр хот тосгод барьдаг, зам гүр барьдаг. Одоо 2000 жилийн өмнө 2500 жилийн өмнө 2500 жилдээ 2000 жилийн өмнө Ромын эзэнт гүрний үед баригдсан зам гүр бүгд байдаг Европт. Балканы хойгт маш их байдаг. Албан ингэдсэн юм аа нэг аялал жуулчлал барилга тал руугаа айгу тийм бас айгу давуутай байдаг гэсэн. Тэр Ромоос авч үлдсэн юм байна шүү дээ. Тийм тэгээд Ромын эзэнт гүрний үед барьсан тэр гайхалтай хотуудын суур бэхлэлтүүд одоо болтол байдаг. Тэгэхэд ер нь бол Ромын эзэнт гүрний маш чухал тийм түшиц газар. Тэгээд нөгөө Балканыг эзлэхийн тулд Италичууд цаанаасаа Албаныг эзэлчээд Балкан руу одоо ингэж цөмөрч орж байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгээд эртний Ромчуудын барьсан хамгийн том бомб хот нь одоогийн Дүүрээс хотын тойр байдаг. Тэгээд одоо болтол нөгөө одоо ЮНЕСКОгийн соёлын өвмөг газрууд ер нь бол маш их байдаг түүхэн дурсгалт газрууд. За тэгээд Отоманы Ромын эзэнт гүрэн унаад зүүн Ромын нэг хэсэг болоод Византийн нэг хэсэг байжгаад Отоманы тий эзэнт гүрний харьяа нутаг болсон. Тэгээд Албанчуудын Отоманы түүх маш сонирхолтой. За Балканы бусад орнууд дээр юу гэж хардаг вэ гэхээр за Отомантай ингээд өөрийн иргэшээлээ тогтоосон тэдний шашныг нь хоригдсан өндөр хэмжээний татвар говчуур ногдуулдаг байсан тий. Тэгэл нөгөө эрлэхийг зоригтой хүүгүүдийг нь ялгаж аваад өөрсдийн ордонд дэвширмээ системээр авчир цэргийн сургууль сургадаг, цэргийн хүн болгодог, захиргааны хүн болгодог байсан байхгүй юу. Гэтэл Отоманы түүхэнд одоо 400 жил 500 жил Отоманы эзэнт гүрэнтэй ингээд Балканы хойгийг цаашаа Венес цаашаа цөмлөхгүй байгаад байсан шүү дээ. Европыг ер нь айдас давтуулж байсан тэр хүчрэг эзэнт гүрэн султааны дараах хамгийн том одоо улс төрийн хамгийн том улс төрийн албан тушаал бол Гранд Визиер гэж их зөвлөх гэж албан тушаал байдیں۔ Гэтэл Албанийн жижигхэн улсаас Отоманы түүхэнд 40 гаруй Гранд Визиер төрсэн байдаг. Тэр улс төрийн хамгийн өндөр албан тушаал дээр нь Албан гаралтай 40 хэдэн тэргүүн зөвлөх байсан гэж боддоо.
Тэгээд би өөрөө нөгөө тэнд байсан тэрүүгээр ер нь нэг үндэсний цөөнхийн сэдвүүдээр ер нь сонирхдаг баг зэрэг судалгааны ажлууд хийжсэн болохоор ингэж анзаарчихсан. За Балканы хойгч нь Отоман ирэхээс өмнө христийн шашинтай байсан. Одоо бол исламын шашинтай тий ер нь. Тэгээ одоо Албан чинь нийт хүн амын 60 гаруй хувийн исламын шашинтай. За гэтэл тэр үед Отоманыг ирэхэд тэд нар ямар шашинтайсэн бэхээр мэдээж нөгөө Ромын эзэнт гүрний харьяа, зүүн Ромын эзэнт гүрний харьяа байсан болохоор христийн шашинтай байсан. Гэхдээ нөгөө Италийн нөлөө, нөгөө баруун Европын нөлөө бас байсан болохоор католик одоо христийн шашны католикийн шашинтай хүмүүс ер нь их байсан. Гэхдээ православны буюу үнэн алдартны шашинтнууд ч маш их байдаг. За тэгээ христийн шашинтай Балкан ч өөрөө ер нь л христийн шашинтай байсан байхгүй. За тэгээ Отоманы харьяа нутагт ороод яасан бэ гэхээр 500 жил ингээд байгаад Отоман задран унахад хамгийн их одоо исламын шашинтай болцсон байсан муслим хүмүүс хаана их байсан бэ гэхээр Босни Херцеговина Албан хоёрт байсан байхгүй. Тэгээд Отоман унсны зарим хүмүүс ч гэсэнтэй өөрсдийнхөө одоо христийн шашнаа дахин сэргээсэн. Энэ эзлэн түрэмгийлэгчний шашнаас татгалзсан. Гэтэл Босни Херцеговина Албанчууд хийгээгүй. Тэр чигээрээ л тий исламын шашинтай л үлдсэн хэвээрээ. Тэгээд тэрэн дээр би зүгээр нэг одоо Балгарууд байна, Сербууд байна, Хорватууд байна бүгдээрээ л өөрсдийнхөө шашныг одоо тий Хорватууд ч католикууд, Сербууд, Балгарууд, Македончууд бол христийн үнэн алдарны шашинтнууд байхгүй юу? Бүгдээрээ л тэднийгээс сэргээсэн. Тэгээд тэгсэн чинь Отоманы эзэнт гүрний дэвширмээ гэсэн систем байсан. За тэр яасан бэ гэхээр эзлэн түрэмгийлсэн газар нутгаасаа. За тэгтээ тэрэн дотор зүгээр нэг тариачны хүүг бол ахгүй. Удам судартай, угсаатай айлын хүүгүүдийг барьцаа болгож хааны ордонд авчирдаг. За тэгээд тэр нь дэвширмээ гэдэг нэртэй. За тэрүүгээр ер нь бол дөрвөн төрлийн хүмүүс бэлддэг байсан байгаа. За эхнийх нь бол цэргийн хүмүүс бэлдэнэ. Отоман ирээд исламын шашинтай болно. Исламын нэр хүртэнэ. Тэгээд ер нь бол султаанд үнэнч тийм одоо каст анги бий болгосон байхгүй юу? Тэгээд бичиг үсгийн хүмүүс нь захиргааны ажилтан болно. За тэгээд захиргааны ажилтан улс төрийн албан тушаал ачсаар хагаад тэргүүн зөвлөх буюу гранд визир болдог байсан байгаа байхгүй. Тэгээд яасан бэ гэхээр ингэдэг байж. Мэдээж нөгөө шашныг нь гадуурх нь христийн шашинтай бол өндөр тооны говчуур төлдөг. Гэтэл нөгөө хэрвээ та нар шашнаа одоо бидний шашныг хүлээж аваад исламын шашинтай байвал татвар нь буурдаг байсан. За бодит ашиг болоо өчлөө. Тий нөгөө нийгэм эдийн засгийн үр ашигуд бенефитүүд бий болж исэн байсан. Тэр бенефитийг нь одоогийн бидний мэдгэхдээ одоо Босни Херцеговын Албанчууд айгүй хүрсэн байхгүй. Тэрийг нь хүлээж аваад. Тэгээд хамгийн их гранд визирүүд Албанаас төрсэн байдаг. Тэгээд хамгийн алдартай гранд визир бүр Отоманы засаглалыг шинжлэгч гранд визир Али Паша ч Албан хүн байдаг байхгүй. Сонирхолтой байна. Маш ухаалгаар тэр хүмүүсийн хүчин чадлыг бүрэн ашиглаж чадсан юм шиг санагдав. Тэгээ өөрсдөө ч гэсэн тэрнээс нөгөө давуу талуудыг нь бас ашиглаж чадсан тийм хүмүүс. За тэгээд энд нэг одоо би Албаны үндэсний баатрыг ярих чинь энэ дээр цаг хугацааны аял дээр ч гэсэн нэвтрүүлэг хийсэн байгаа. Скандербег гэдэг. Одоо тэгвэл хамтран ажиллагч хэл. За тэгээд үргэлжлэв. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэх өрөөтэй MMS компани маань дэмжиж ажиллаж байна. Тэгэхээр ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани эрчим хүчний салбарт үйл ажиллагаа явуулдаг. За нарны эрчим хүчний системээр дамжуулаад айл өрх аж ахуйн нэгжүүдэд энд бие даасан эрчим хүчний төслүүдийг хэрэгжүүлдэг мэргэжлийн хамт олон юм аа. За тэгэхээр бид одоо бас ийм боломж байгаа юм чинь энэ байдлаар одоо яаж одоо шийдвэрлэж болох уу бас анхаарах ийм ногоо ирээдүг гэсэн юмнууд байгуу дуртай байгаа юм. Би ч яг ер нь бид. Тэгээд MMS компани маань цахилгаан эрчим хүч болон уул уурхайн салбарт үр ашигтай дэвшилтэт технологи суурилсан бүтээгдэхүүн шийдлүүдийг бидэнд санал болгож байгаа. Тэгэхээр та нар маань бас сонирхоод үзээрэй. Эрчим хүчний оновчтой цогц шийдлийг MMS-с тэгэхээр одоо бидэнд бол тулгамдаад байгаа асуудал тийм ээ. Ойр ойрхон тог тасардаг яадаг гэдэг үйл ажиллагаа явуулж байгаа хүмүүст бол бас л нэлээд төвөгтэй байдаг. Японы нэвтрүүлэг дээр ажилласан ярамгийн ишээ бүр яг тэр чигээр нь ингээд шийдэж зодхон байлээ. Ямар гоё юм бэ гэдээ ярьжсэн. Гоё юм бэ. За тэгээд Facebook-ээр нь ороод MMS гэж ороод манайхан бас сонирхоод үзээрэй. За ивентлэгчтэй баярлалаа. За тэгээд Скандербег рүү эргэж оръё. За 15 дугаар зуунд Балканы хойг тий Балканы хойгт нэг шинэ гүрний сүдэр нүүрч эхэлсэн Отоманы эзэнт гүрэн байлаа. Энэ гүрэн хурдан хүчрхэгжээд олон ард түмнийг эзлээд өөрийн захиргаанд оруулж бас нэг Балканы хойгийг ер нь бол өөрийн нэг Европыг эзлэн авах стратегийн цөм болгож ирсэн. За тэгээ өнөөгийн Балбан улсын тухайд бол жижиг ууланд суурьсан овг аймагуудын нэгдэл байсан.
Тэгээд энэ жижиг овог аймагуудыг нэгтгэхэд Отоманы эзэнт гүрний эсрэг 25 жил амжилттай тулдаад Отоманы Европын тэлэлтийг зогсоосон хүн гэдэг. Тэгээ бүр энэ хүний энэ 25 жилийн үйл төр дайн тулаан эсэргүүцэл нь хэдэн мянган хүний амийг аварсан гэдэг бүр тооцоолол үүдэг, нарийн тооцоолол. Тэгээ Отоманы эзэнт гүрний тэр их эрчимтэй тэлэлтийг хурдыг нь сааруулсан. Ер нь бол Отоман хэрвээ энэ хүн байгаагүй байгаад Отоман зүгээр Европ руу цөмрөөд орсон бол тэгэл Европ Отоманы иргэшилд орох байсан ч гэдэг тийм судалгаанууд байдаг. Тэр энэ хүний нэрийг бол Скандербег гэж нэрлэдэг. Гэхдээ өөрийнх нь нэр нь бол Георги Кастроити байхгүй юу? Албаны Кастроити удмын ханхүү юм байна. Тэгээ ягаад Скандербег гэдэг нэртэй болсон бэ гэхээр уг нь бол Искандер Бey гэж байгаа. Искандер ноёнтон гэж туркээр хэлж байгаа, гуйлж байгаа үг юм. Тэгэхээр туркууд яадаг байсан бэ гэхээр тэр одоо Отоманууд туркууд биш дээ, Отоман гэж ярих нь зөв. Отоманууд нөгөө харь Христийн шашны харь одоо хүнийг Александр гэж нэрлэдэг. Нөгөө Христийн шашны нэр болохоор харь шашны хүн бол энэ Александр гэдэг. Тэрийг одоо өөрсдийнх нь хэлнэ тавтай тухтай байдлаараа Искандер болсон. Тэгээд Искандер ноён байжгаад явсаар хагаад Скандербег гэдэг одоо тэр Скандербег гэдэг нэрээр ер нь алдартай. За тэр яасан бэ гэхээр нөгөө Кастройтигээд одоо хиний тэр үеийн Албаны ингээд олон ийм ханилгуудын нэг ноёны хүү байхгүй юу? Ханхүү. За тэгээд нөгөө Отоман өөрийн захиргаанд иргэшээлээ тогтоогоод ирэхээр яадаг вэ гэхээр барьцаа болгож нөгөө ноёдын хүүгүүдийг бас ордонд авдаг. За жирийн тариачны хүүг аваад цэрэг болгоно. Ноёны хүүг ч гэсэн аавд барьцаа болгож байгаа. Бидний айсаар байна, бидний үгээр байна. Угсаа залгамжлах ханхүү гэдэг хүүг нь барьцаанд авч байгаа юм байхгүй юу? За нөгөө бидний мэддэг Дракула ч гэсэн Раду гэдэг дүүтэйгээ барьцаанд Отоманы ордонд байсан байхгүй юу? За тэгээд Отоманы ордонд байсан. Тэр тэнд очиод яасан бэ гэхээр гайхалтай цэргийн хүн болсон, цэргийн жанжин болсон. За Мехмед хоёрын аав Мурадд штэ маш олон гайхалтай ялалтуудыг хийж гисэн. Бүр Мехмед хоёрт биш Мурадд маш үнэнч зүтгэсэн цэргийн жанжин байхгүй юу? Тэрүүгээрээ бүр ингээ алдартай султан нь хүндэлдэг тийм хүн байсан. Тэгээ Отоманы нөгөө эзэнт гүрний газар нутгийг тэлэх энэ тэнд ингээ бослог гарахад тэрийг очиж дардаг. Тэгээд Отоманы ордноос авчулах цэргийн тэр өндөр хэрэгэм зэрэг шагнал урамшуул бүгдийг нь авцсан тийм хүн байхгүй юу? Өөртөө үнэнч л гэж бодож байгаа ш султан тэр хүнийг. Тэр хүн гэтэл яасан бэ гэхээр өөрийнхөө төрлөх нутг руу Албан руу очиж тулдаж бослог дарах болсон байхгүй юу? Тэгэж очиад нэг хоногийн дотор хуурамч захиа үлдэж буцаагаад өөрөө нөгөө талд гарцсан. За тэгээ тэр нутгийнхаа нөгөө бусад овог аймаг гэж аах нөгөө жижиг ханилгууд байгаа штэ. Тэднийхээ ноёдыг урайлаад нийлээд Отоманы эзэнт гүрний эсрэг тэмцэх ийм одоо нэгдэл лиг холбоо бий болгосон байхгүй. Тэгэд энүүгээрээ маш амжилттай 25 жил Отоманы эзэнт гүрний эсрэг тулалдсан. Мехмед хүртэл ирээд те 200 мянган зэрэгтэй жил 100 мянган зэрэгтэй ирээд дийлж буулгаж чадалгүй буцаж исэн гэдэг байхгүй юу. Тэгээд энэ хүн нөгөө тэр үед юу болж исэн бэ гэхээр Христийн ертөнцийн эсрэг нөгөө одоо исламын шашны те ертөнц ирээд тулдаад байна шүү дээ. Тэгэхэд нөгөө пап одоо баруун Европынхан бол энэ хүнийг загалмайтны ертөнцийн одоо хамгаалагч агуу баатар гэж нэрлэдэг байсан. Хөрхө Дракулагч тэгдэг байсан л та. Нөгөө өөртөөх нь өмнөөс тулдаал тэгэл нэг баг зэрэг мөнгө өгөөл баг зэрэг хоол хүнстэй ингээд цэрэг зэвсэг өгөөл дэмжээл өөрсдөн дээр нь тулаа ирэхгүй тэр газар л тэр хүнээр тэр хүмүүсийн цусаар тулаа хийлгээд байгаа явдал байсан байхгүй. Гэхдээ тийм агуу гайхалтай баатар хүн. Тэгэд энэ хүний овгийн тэм бэлэг тэмдэг нь тэр бас юу байдаг байхгүй бүргэд. Тэгээ өнөөдөр тэдний далбаан дээр энэ гэр бүлийн угсааны бэлэг тэмдэг байдаг. За яста байхаас яхалтай юм ба шүү дээ. Тэр бол тэгээд нөгөө бэхлэлт стратеги, баатарлаг удирдлага те бүр ингээд өөрөө Отоманы айрамд олон жил амжилттай мэрэгжлийн цэрэгтэй, мэрэгжлийн жанжин командлагч ийсэн хүн чинь Отоманууд яаж байлддгийг мэдчихэж байгаа. Гарангаасаа мэдчихэж байгаа. Тэгээ өөрсдөөс нь урна гэж хинч бодоогүй. Өөрсдөд нь хичнээн ялт гавья байгууллаа те. Хичнээн шагнал говчуур авлаа. Хичнээн үнэж идгээ батллаа штэ. Тэр урвсан тохиолдол нь бүр амар гоё байдаг байна. Яста хүний хүүхэд хөрөн бүртэй гэж. Яг үнэ. Тэгэхээр манай цаг хугацааны аял нэвтрүүлгийн өнгөрсөн жилийн дугаарт байгаа. Тэрийг сонирхож явуулгой дэлгэрүүлээд үзээрэй. Тэгээд ер нь бол тэр жижиг тэр ханилга ванилгуудаа нийлээд амжилттай тулалдсан. Тэгээ харамсалтайгаар 1468 онд тэрийг нас ороход тэр эсэргүүцэл нь одоо Отоманы тэр эзэнт гүрний тэр сүр хүчийг
одоо дийлж зогсож чадлагүйгээр Отоманы эзэн загварны харьяа нутаг болсон гэдэг. За тэгээд энэ хүний түүх бүр айгүй гоё надад үнэхээр таалагддаг. Зоригтой, баатарлаг, их оронч. Тэгээд энэ ч гэсэн нөгөө үндэсний баатар байхаас өөр арга байхгүй. Тийм л байгаа хэвээр дайсны хүндэлмээр түүхөө шүү дээ. Яг үн дайсны хүндэлмээр. Тэгээд юу яасан бэлээ? Наполигийн хаан пап хүртэл ер нь бол их тэ найз нөхдийн харилцаатай дэмждэг. Тэгээд энэ хүн өөрөө унсныхан дараа өөр удам их нэрийг нь Италийн тухайн үеийн нэг хотын одоо бас сурвалж өгсөтэй гэр бүл эрх мэдэлтэй гэр бүл өөрсдөө авсан. Тэгээ одоо болтол энэ хүний угсааны хүмүүс байдаг гэж үзсэн юм билээ. Гэтэ Италид ингээ уулцсан, Итали болцсон тийм хүмүүс байдаг. Яг цаг хугацааны аяллаа тэр дугаарыг бүрэнхээр үзье гэж шаардлагад гэж байна. За тэгээд Отоманы эзэн загварны харьяа байж байгаад 1912 онд нөгөө Отоманы эзэн загварнтэй ер нь бол задарч ундгаад тусгаар тогтнол авсан. За тэгээд 1944 онд Энвер хошаа гэж нэг сонирхолтой албанаар төрийн эрхэнд гарсан. Тэр бол нөгөө коммунист байсан. Нөгөө одоо партизанууд гэдэг нь шүү дээ, тийм. Одоо нутгийнхаа партизануудыг цуглуулад нийлүүлээд дэлхийн 2 дугаар дайны өмнө Итали ер нь бол төрөмгийлсэн байсан. Албаныг өөрийн газар нутгаа болгосон Муссолиниг дэглэм тогтоогоо дэлхийн 2 дугаар дайны үед фашистуудын тийм одоо иргэшилд орцсон байсан гэсэн үг. Тэгээд дэлхийн 2 дугаар дайны дараа бол өөрсдөө тусгаар улс болсон. За тэгээд Энвер хошаа гэж юу болсон бэ гэхээр одоо тэр чинь Балканы хойг дээр нэг коммунист орн бий болох гэдэг шүү дээ. Одоо Болгар, Югослав цаан цан ингээл нэгдэл тийм. Тэгээд хахад эхлээд уг нь бол Оростой аяг найзалж байсан. Тэгснээр ер нь сурталхуулга үзэл санаа таарахгүй байна гэд одоо нөгөө коммунист ертөнц маань өөрөө Хятад Оросгийн хоёр салжиж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо би маш бүдүүлгээр ярьж байгаа шүү. Хятадтай тал болж эхэлсэн юм. Зөв. За тэгээ Хятадтай сүүлдээ нөгөө бас нэг 70-70-аад оны үеэр ер нь бол Хятадтай таарамжгүй болоод ер нь бол өөртөө цорын ганц коммунист болчихгүй. Ямар ч найз нөхөд байхгүй. Гадаад харилцаа байхгүй, коммунист дэглэмтэй хаалттай улс болоод тэгээд нөгөө Европт хойд солонгос болсон байна гэдэг түүх нэг юм байхгүй юу. Маш хаалттай. Гадаад харилцаа, дипломат ер нь холбоо харилцаа бараг байхгүй. Тэгээд жижигхэн улс бид нэр өөрөөсөө л тий одоо хангадаг байх ёстой гэд нөгөө эдийн засаг хөдөө аж ахуй бүх юмдаа тэрнээсээ л ер нь хамааралтай маш жижиг. Тэгээд гадаад худалдаа байхгүй. За тэгээ Энвер хошаа гэж удирдаг чинь яасан бэ гэхээр нэг тийм параноятай айцтай удирдах байсан байхгүй юу. Ер нь л гадаад ингээл барууны орнууд бид нар юуг цөмийн бөмбөгөөр дэлбэлчихнэ. Одоо ингээ бүр дэлхийгээс тусгаарлалчихсан шүү дээ. Цөмийн бөмбөгөөр дэлбэлээд бид нарыг дайрж довтлноо. Цөмийн дайн одоо тий цөмийн бөмбөгөөр бид нарыг эзлэн түрэмгийлнэгээд тэр 700 мянган бетонын бөмбөрийг барьсан байхгүй. Доогоор нь орж ногдох юм шиг тий. Тэгээ одоо 2.8 сая хүн амтай гэхээр яг Албанийн диаспора гэж байгаа л да. Маш их хүн нөгөө одоо Энвер хошаагийн тэр параноидтэй айдастай автсан хаалттай дэглэмийн үед бол маш их хавчин гадуурхалт те ер нь хомроглон устгах хилмигдүүлэлт бол замбраагүй байсан. За тэгээ хүү юм хойно энэ хилмигдүүлэлт юмнаас нь зугтсан, дайдсан дөрвсөн хүмүүс бол маш их байдаг. Албаны диаспора чинь Албанд байгаа хүн амаасаа илүү байдаг. Одоо Албанд амьдардаггүй Албанаасаа дөрөв зугтаад гарсан албанууд нь маш их байдаг. 2.8 саяасаа бараг илүү байдаг шүү. Тийм байсан. Тэгээд тэр хүн 1985 онд нас ороод тэгээд ер нь бол нөгөө ороо бусгааныг товторгүй байдал. Тэгээд өөрөө Балканы орнууд ч тэр коммунист Югослав ч яг жоохон 90 он гээд бутарж байгаа. Ер нь бол тэр үеэс нөгөө чөлөөт эдийн засгтай нээлттэй улс одоо болж байгаа юм л да. Тэгэхэд дэлхийн 3 дахь ядуу орн байсан байхгүй. Ийм гоё газар зүйн байршил дээр үжижсэн. Харин нэг self sufficient буюу өөрөө өөртөө хангалттай байх гэдэг эдийн засгийн бодлоготой. Тэр нь дотооддоо юу үйлдвэрлээл тэрийг нөгөө ашигладаг, хэрэгэлдэг. Гэтэл газар зүйн онцлогоосоо болоод тэндээ ургуулж үйлдвэрлэж чадахгүй юмнууд маш их байгаа шүү дээ. Тэгэд ер нь бол нэг параноя айдас тавтцсан удирдахч байсан гэдэг. Тэгээд түүний барьсан 700 мянган бункерээр нэвтрүүлгээ нэрлэлсэн шүү. Тэгэд ер нь бол гадаад ертөнцөөс тусгаарлагдсан дэлхийн бараг бүх улстай харилцаагаа таслаад иргэдэн гадагшаа явах боломжгүй хэвлэл, мэдээлэл, соёл, боловсрол бүх юм маш хатуу хяналттай гадны хөгжим, кино мэдээлэл хүртэл хориотой байсан. За тэгээд Энвер хошаа нас бараад ер нь бол энэ одоо бат бөх байдал нь алдагдаад 1991 онд арчил руу шилжээд энэ үеэс нөгөө дэлхийдээ дахин холбогдоод нээлттэй болоод эдийн засаг аялжуулчаа соёлын харилцаагаас сэргээсэн гэдэг. Тэгээд Албан маш сонирхолтой. За Албаны талаар нэвтрүүлэг нэрээ болоогүй те. 3 маш сонирхолтой зүйл хуваалцъя. За эхлээд хүн амынхын талаар ярьчих. За шашны хувьд бол нөгөө 60% нь
Исламын шинтэй, за тэгээ христийн, католик болон ортодокс шинтэй хүмүүс аль аль нь байдаг. Тэгээд юу юм бэ лээ сонирхолтой нөгөө түүхэн газар нутаг нь одоогийн газар нутаг нь Грекийн хойд хэсэг шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө газар нутгийнхаа өмнөх хэсэг тосгодоор нь грек хэлтэй грекээр ярьдаг хүмүүс айгүйх байдаг. Угийн л нөгөө тэр одоо л улс төрийн хэл бий болчиход байгаа юм. Урд нь ингээд төлөвлөсөн тийм байдаг. Тэгээд юу яд юм бэ лээ. Тийм тэр хэсгээрээ бол нөгөө ортодокс гректэй адилхан нөгөө үнэ алдартны шашинтай, хойд хэсгээрээ бол католик шашинтай хүмүүс нь юу н байдаг тийм байлээ. За тэгээд нийслэл хот нь бол Тирана улсын нийслэл хамгийн томоод эдийн засаг, соёлын төв өндөр барилгуудтай. А гэхдээ нөгөө коммунизмын үед баригдсан одоо бол нөгөө бруталист гэж нэрлэдэг байгаа юм л да. Тийм нөгөө бетонын барилгууд манад ч гэсэн байдаг шүү дээ. Тэр үед баригдсан тэр бетонын барилгууд айгүй ихтэй. Жохо өнгө үзмж муутай. За тэгээд эдийн засгийн гол салбар нь бол хөдөө аж ахуй, аялал жуулчлал, эрчим хүч, усан цахилгаан станц, тэгээ уул уурхайтай. Тэгээ сүүлийн жилүүдэд бол аялал жуулчлал маш хөгжиж байгаа учраас далайн иргэн гайхалтай үзэсгэлэнтэй. Адриатын тэнгисийн иргэд авах далайн иргэн бол тэгээд нөгөө далайн цэвэрхэн, аялахад хямдхан. За тэгээ үзэгсэн дуулстай, эртний хотуудтай ер нь бол Европын одоо нууц эрдэнэ гэж сүүлийн үед Албаныг их нэрлэж байгаа. Энэ Албаны хүмүүсийг тийм зочломтгой, тийм зочноо хамгаалах, хүндлэх яс аягүй сайтай гэдэг. Тэг хүмүүс ер нь. За эднэр дээр нэг юм нийгмийнх нь одоо канон монголоор юу гэж нэрлэх вэ? Канон гэдэг. Тий. Зочноо хүндлэх яс тийм тий. Тэгээд нэг тийм уламжлал байгаа. Тэр нөгөө одоо орчин цагийн хуулиар те ингээд хууль системийн хүрээнд багтдаггүй тийм сонин дэг номууд маш их байна. За мэдээж зочноо хүндэтгэх, дайлах, цайлах нь бол Балканы улсууд бүгд адилхан гайхалтай. Хоолунд нь бүр амар гоё. Тэгээд нөгөө Балканы хойгууд чинь бүгдээрээ 400-500 жил Отtomаны эзэнт гүрний харьяатай иргэшээлд байсан болохоор хоол, хүнс, амтлагч юм нь бол ер нь ойролцоо. Өөр нэртэй байх жишээ нэ. Чинь одоо бид нар кюфте гэж ярьдэн шүү дээ. Одоо манайхаар бол котлет ч юм уу да амталсан юм нухсан баг. Кюфте, кебаб гээл тийм нэртэй Болгарт ч байдаг. Одоо Югослав, Сербид бол чевапи гэдэг нэртэй байдаг тий. Сифуд бол мэдээж бах тий. Тийм далайн эрэг орчмоор бол далайн хоол ихтэй тэгэл одоо бюрек ч юм уу тий монголоор бол нөгөө тэргүүн манай тэргүүн гэдэг нэг олон юм давхартай нэрийн боо байдаг байсан шүү дээ гэсэн нэрээ тий. Үгүй тэргүүн ингээ шаардсан амар олон давхартай айгуугаа юм тий. Эднийх болохоор юм давхарлцсан мантуу шиг юм байт юм уу? Тэгээ ер нь янз янз байдаг. Тэгээ бюрек гэдэг нэртэй дотор янз янзын гоё дүүргэлтэй бяслагны, бууцааны махтай шүлс гоё ч тий. Тэгээ тань үнэхээр хоолны хоббит юм болохоор чи. Харин тийм тэгээд нэг юм канон гэдэг одоо тэр эртний тэрийг бол бүр тэр эртний Илирийн Овг аймгийн үеийн бүтцээсээ авчирсан уламжилж ирсэн ёс гэж байгаа. Энэ одоо чинь шудраг ёсны дүрм Овг аймгийн эв нэгдэл тэгээд нөгөө амлалт хин хэлсэн үгэндээ хүрэх ёстой гэдэг нэг тийм одоо бас гэр бүлийн нэр хүндийг хамгаалах ч юм уу те ер нь бол нийгмийн маш олон ингээд зүйлд маш хатуу одоо болтол мөрдөгддөг харамсалтай зүйлүүд энд байгаа. За эхний нэг зүйлийг нь хуваалцахад нэг сонирхолтой энэ цусан өшөөний уламжлал гэж байгаа. Blood feud гэдэг одоо өөрсдийнх нь хэлээр бол Жак Мария юм шиг байна. За энэ яадаг вэ гэхээр би бүр нэг баримт кино үзээд гайхажсэн. Тэгээ одоо бол эднийд маш том төрийн бас байгууллага байдаг юм байлаа. Одоо эвлэрүүлэн нэг одоо ард түмнийг эвлэрүүлэн нэгтгэх төрийн зорилготой төрийн бас байгууллага байхгүй. Тэр нь яадаг вэ гэхээр цусан өшөө одоо болтол байгаад идэг. Одоо гэр бүлүүд хоорондоо заад нэг гэр бүлийн хоёроор хоорондоо муудалцаад нэг нөгөөгөө алчлаа л да. За цусан өшөөнд байсаар байдаг. Тэр хүний өшөөг нөгөө гэр бүлийнх нь хүн авах хэвээр. Хүн авааг бол ач нь авах хэвээр. Ач нь авааг бол үеэл хүн авах хэвээр. Тэгжээж гэр бүлийнхаа нэр хүндийг хамгаалж үзсэн. Сэргээн гэж үздэг. хүн чинь бүр хуйлаас дээгүүр нь байгаа байхгүй тий. Энэ гэр бүлийн харилцаанд бас ийм одоо юу гэх юм ёс ч юм шиг харин тэр нь байгаад байна, маш их байгаад байна. Үнэнч байх энэ төр тий. За тэгээ цусан өшөөнд бүр амар харамсалтай. Одоогоор миний тэр үзсэн баримтаар юу яасан бэхээр одоогоор 123 жилөө албан ёсны бүртгэлтэй цусан өшөө байна гэж байгаа. Тэр байгууллага тэр бүр комити хороо байгуулсан байгаа. Тэгэхэд нөгөө гэр бүлүүд 2-3 үеийнхээ өмнө хийсэн цусан өшөөг одоо болтол авахгаа хүлээгээд идэг, отоод идэг. Тэрний үр дагавраар нөгөө талынх нь айлын хүүгүүд үхээд идэг байхгүй юу? Оо ямар төвхтөн бэ? Зүгээр төрөхтөл хүн алах ёстой төрчих. Харин тийм хүн алах өртөө төрчдөг. Тэгжээж нөгөө гэр бүлийнхээ нэр хүндийг сэргээг хамгаалах үүрэгтэй. Тэгэхээр энэ бас амар сонио. Эрэгтэй хүүхдийг нь лална. Эр хүнээс л өшөөг нь аавна.
Гэтэл нөгөө эрэгтэй хүүхэд гэр бүлийнхаа хашаанд газар гэртээ байж байвал тэрийг хинч яаж орж тэ алж болохгүй. Тэр гэр бүлийн тэр газар хашаа байшин руу нэвтэрч орж болохгүй. Тэр нь бол ёс зүйгүй. Бүр ингээ гутам шиг шившгтэй яриг. Чи гэрлүү нь ороод нөгөө арга ядсан болох юм. Өшөөгөө автсан бол. Тэгээ тэрнээс болоод 18 нас хүртэлхтэй ингээд 40 мөчч хүрсэн ирчүүд хашаанаасаа гарч чадлаггүй амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс байгаа. Цусан өшөөнөөс болоод хашаанаасаа гарвал нөгөө өөр удмын хідний өөр талын тий өөр нэг гэр бүлийн хідэн удмын өмнө өвөг эцгийг нь алчихсан өшөө байгаа. Тэгээ өөрөө гарвал алуулах эрсдэлтэй. Өө ястай амар юм байна. Одоо болтол юм байна. Хэрвээ бидний дунд тийм байсан болж гисэн хашаанда нэлээд байна. Тэрийг дүгсэхгүй шүү дээ. Нэрээ алуулна шүү дээ. Тийм тэгээ гараа явуул алуул чинь алахгүй байж болохгүй нөгөө гэр бүлийнхаа нэр хүндийг сэргээх хэрэгтэй. Өшөөгөө авах одоо ихээс төрөхтэй тэр хүн алах өртөд өтөж байгаа байхгүй юу. Өөрөө хүсгүй байж болно шүү дээ. Тэгээ одоо болтол нэг юм байдаг. Бас нэг сонирхолтой юм нь юу вэ? Одоо болтол бас нийгэмд нь байдаг. Тэр ихтэй сүүлүүд яг ер нь бол тоог нь маш багасгаж байгаа гэсэн. Нөгөө энэ Овг аймгийн тэр нэг дэг журам юмнасаа болоод газар нь хүүгээд авдаг. За тэр нь юу гэсэн үг? За яадаг вэ гэхээр би хүүтэй бол би хүүтэй газараа өвлүүлээд өгчнө. За. Би хүүгүй байж болно шүү дээ хүн. За. Охинтой байж болно. Тэгэхээр нөгөө миний газар байхгүй болоод миний удмын нэр сүр хамгийн байхгүй болох гээд байгаа байхгүй. Тэгэхээр яадаг вэ гэхээр олон охинтой айл нэг охиноо эрэгтэй болгож зарладаг. Юу бол? Харин тийм эрэгтэй хүн болгож зарладаг. Нөгөө охин тэрийг нь хүлээж авдаг. Тэр нэг нэршилтэй. Тэгэхээр тэр эрэгтэй хүний жамаар амьдрах юм уу? Тий эр хүний жамаар амьдрах. Тэгжээж газар таалах юм уу? Тийм тэгжээж нөгөө гэр бүлтэй газараа үлдээж байгаа. Гэр бүлийнхаа нэрийг үлдээж байгаа. Охин хүндээ суугаа явуул өөрөө хүүгөө бол тэгээ тэр айл дуусч байгаа гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр гэр бүлээ нэрээ үлдээхийн тулд нэг охиноо эрэгтэй хүн болгож зарладаг. Тэр нь гэхдээ маш сонирхолтой. Тэр хүнийг нь ингээд тосгоныхоо те ингээд өөрсдийнхөө community-га ахмадуудыг цуглуулад тэрийг зарлана хэлнэ. Одоо манай энэ өнөөдрөөс тэр боллоо гэд тэр цагаас эхлээд тэр охин нь эрэгтэй хүн болно гэсэн. Эрэгтэй хүн шиг амьдрна, эрэгтэй хүн шиг хувцлана, эрэгтэй хүн шиг идэж уун. Тэгээд яг эрчүүд дунд байна. Тэрийг нь бусад тосгоны одоо тэр эрчүүд нь өвөг дээдс нь хүндэлж хүлээж авдаг. Энэ юм гэж дорд үздэг. Тосгоны асуудлыг хэлцэхдээ, нийтийн асуудлыг хэлцэхдээ, тэр цусан өшөөний асуудлыг хэлцэхдээ, тэр шударга шиг тогтоохтой. Яг л эрэгтэй хүний дуудаа, эрэгтэй хүний жинтэй оролцдог. Тэгээ хүнтэй суухгүй хүүхэд гаргахгүй. Тэгэл золиос юм шүү дээ бүр. Тийм золиос байгаас. Энэ бол нөгөө нийгмийн эдийн засгийн шалтгаантай зүйл байгаа зү тийм. Энэ нөгөө эрт дээр үеэсээ болон эмэгтэйчүүд аягүй эрт дарахтай. Яасан ихэлсэн мөртлөө ямар сони юм бэ? Сонирхолтой юм сонин юм юунууд одоо Овг аймгийн гэр бүлийн нэр төрийг хамгаалах уламжлал тэр сэтгэлгээ одоо болтол байдаг маш хүчтэй. Тэгээ хамгийн хүчтэй байгаа нь тэр нэг цусан өшөө байгаа байхгүй юу? Яста сони. За би дараагийн хамтран ажиллагчид танилцуулж. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар эрсдлийг давах хүч бод даатгал компани маань дэмжиж ажиллаж байна. За тэгэхээр нэвтрүүлэг үзээд за яг Албани руу явах гэж байгаа хүмүүс маань анхаараарай. За бод даатгал бол энэ даатгалын салбартаа 30 жилийн турш тогтвортой амжилттай үйл ажиллагаа тасралтгүй явуулж байгаа Монголын ууган даатгалын компани. Тэгэхээр нэг компани 30 жил үйл ажиллагааг чигтгэн явуулна гэдэг бол итгэж болох хамгийн нэгдүгээр шаардлага мэдээж байгаа. За гадаад дотоод аяллалын даатгал гэж байгаа. Гадаадын улс оронд аялж амарч байгаа аялагчдад зориулсан аяллалын иж бүрэн даатгал таны аяллалын явцад тохиолдож болох гинтийн эрсдэл санхүүгийн одоо эрсдлүүдээс таныг хамгаална. Дэлхийн аль ч улс оронд одоо байрлал хязгааргүй үйлчлэх тийм 24 төлөө хамгаалалт бүхий даатгал байгаамаа. Тэгэхээр та хэрвээ ганцаараа аялах гэж байгаа бол бод даатгал одоо таныг түшээд тулаад явна гэж та ойлгоорой. За бод сос иж бүрэн даатгал нь дэлхийн одоо тэргүүлэх интернэшнл эрүүл мэндийн байгууллагын давхар хамгаалттай эмнэлгийн яаралтай тусламж эмчилгээ үйлчилгээг цаг алдалгүй өн төлбөргүй хүргэх ийм давуу талтай юм шүү. За АГСА олон улсын эрүүл мэндийн даатгал гэж байгаа. За энэ нь болохоор дэлхийд даяар хэрэгждэг эрүүл мэндийн хамгаалт иж бүрэн үйлчилгээ Монгол улсад амьдарч байгаа иргэд тэдний гэр бүл мөн Монголд ажиллаж байгаа гадаадын иргэдэд зориулагдсан ийм даатгал байгаа. Энэ даатгалын үндсэн зорилго нь бол мэдээж өвчлөх, гэмтэх, эмнэлэг твтэх, за гинтийн мэс засалд орох, эмчилгээний зардлыг даах, за эмийн бол эмчилгээний зардлыг нөхөн төлөх. За яаралтай үед эмнэлгийн тээвэрлэлт болоо эх оронд нь буцаах. За энэ муухай сонсогдож байгаа боловч энэ бас л маш том үйл ажиллагаа тий. Эх оронд нь буцаа гэдэг чинь айгүй том асуудал үү тий.
ийм үйлчилгээнүүдийг цогц бидэнд одоо дэлхийн стандартын дагуу үйлчилж үзүүлж байгаа юм шүү. За бод даатгалын салбарт олон улсын эрүүл мэндийн даатгалыг нутагшуулаад одоо бас хэдийн 10 жил болсон байна. Монгол улс дахь цор ганц партнер юм аа. За аял амьдралын замналд таныг түшиж явах хамтрагч бол бод даатгал юм шүү. За Улаанбаатарт Чингэлтэй дүүрэг баг тойрог 3 бод цамхаг. За бод insurance.com вебсайтаар нь онлайнаар даатгуулах бүрэн боломжтой. За эсвэл одоо та бод claim application ашиглаад бидэнтэй холбогдоод эрсдлээ даатгуулах боломжтой юм шүү. Тэгэхээр эрсдлээ бодно гэдэг бол ухаалаг аялж байгаагийн шинж шүү манайхаа. 75 48 тэгтэй утасны дугаараар лавлаарай. Гадаад оронд явж байгаад юу ч тохиолдчихвол шүү дээ. Өө ёстой. Одоо янз бүрийн эрсдлийг тооцоолно гэдэг бол бүр ухаалаг хүний те юм муу амтай ингэдэг те. Тэрээс тооцоолох хэрэгтэй. Ухаантай хүний одоо хийдэг зүйл байхгүй даатгал чинь. За тийм сонирхолтой уламжлалууд маш хээ. За одоо бага цаг үлсэн байна. Тэгэхээр нөгөө алдартай албан хүмүүсийн талаар ярив. За нөгөө би одоо илирчүүд илирийн овг аймагуудыг ромууд эзэлж авсан гэдэг шүү дээ тий. Гэтэл ромын маш алдартай хоёр император нь эзэн хаан нь илир гаралтай хүн байсан. За тэгээ эхнийх нь бол Диоклешн, хоёр дахь нь их агуу Константин гэдэг тий Ромын эзэн төрний одоо эзэн хаан байсан. Тэд нар бол хоёулаа илгэр гаралтай байсан гэдэг. Орчин цаг руу наашлах юм бол би хэлсэн тий 40 гаруй агуу одоо их зөвлөхөд албанчуудаас гарч ирсэн. Гэхдээ яг шалтгааныг нь янз янзаар хэлдэм байлээ. Нэгдүгээрт яг нөгөө нийгмийн эдийн засгийн одоо үр ашигаас болоод тэд нар нөгөө тэдний шашныг нь хүлээж авдаг илүү зөөлөн байсан болохоор хүүгүүд нь их очиж сургууль сурдаг байсан гэдэг. Хоёрдугаарт нөгөө өөрсдийнхэн дээр эртний илэрүүдийнхэн тэр овг аймагуудын тэр үнэнч байдал, эрэлхийг зоригтой байдал, ер нь үнэн шудрах зан нь яг тэр нэг цуснд байдаг болохоор магадгүй албанчуудад бас таатан ханддаг байсан байх ч гэж үздэг. Тийм ч учраас нөгөө албанаас ирсэн тэр хүүгүүд номонд сайн сурдаг, цэргийн эрдэмт илүү сайн сурдаг, илүү мэрэгэн зөвлөгөөд болдог. Тэгээд маш олон одоо юунууд төрсөндөө хамгийн алдартай нь мэдээж Аяс Мехмед Паша байна, Лефти Паша байна. Эмишчи Хасан Паша эдгээр чинь бүгдээрээ турк нэртэй мөртлөө цаанаа өөрсдийнх нь албан нэр байдсан шүү. Тийм байдаг. За тэ орчин цагийн алдартай хүмүүсийг дурдах юм бол мэдээж Тереза их байна шүү дээ. Мада Тереза албан гаралтай байсан. Тэгтээ яг одоогийн хойд Умард Македон. Тэгээ Умард Македоны бүгд найрамд улсын нийслэл Скопье төрсэн. Гэтээ албан гаралтай байсан. Тэгээ бид нар бол сайн мэдэн тэгээ баг багад мэдээгээр аягүйх гардаг байсан шүү дээ. 1979 онд Дэлхийн Нобелийн инх тайвны шагналыг авсан энтгийг яваад маш их одоо буйны үлцэн тийм гайхалтай алдартай эмэгтэй гэдэг. За тэгээ мөн Британий дуучин Рита Ора гэж байсан. Миний дуртай дуучин би. Тэр бол одоогийн Приштина Косовод төрсэн. Тэгээ Косовогийн нийтхүү амын чинь бараг 90% нь албанчууд идэгээ. Албан гаралтай эмэгтэй. Тэгээ тэр Косовод албандаа бол маш алдартай. Косово албаны залуучуудад итгэл найдвар боломж байдаг гэдгийг харуулдаг тийм говьлгөр дүрэлттэй эмэгтэй байгаа. За тэгээд Мадер Терезагийн талаар ярьцсан тийм. Одоо тэгэхээр түүхэн дурсгалт газруудын талаар ярив. За Бера хэмээх гайхалтай аялал жуулчлалын төв байна. Уг хотыг ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэсэн мөнхийн хот гэж нэрлэдэг, мөн цамхагуудын хот гэж нэрлэдэг. Цагаан хаан донд барилгууд тэгээ эртний Византийн үед одоо баригдсантай үзэсгэлэнтэй гайхалтай сүмүүдтэй эртний Илир, Ром болон Византийн архитектурын онцлог шин чанаруудыг одоо харуулсан тийм гайхалтай соёлын өв байна. Энэ нөгөө мянган цонхтой хот гэдэг юм тийм. За тэгээд мөн эднийх нь нэр нь айгүй хэцүү маа. Гирокастер тий чулуун байшин эртний цайзтай нарийн гоё юм гудамжуудтай 17-оос 18 дугаар зууны үеийн Отоманы үеийн тийм архитектурын барилгууд ихтэй. Яг ингээд бас яг энэ Отоманы эзэнт гүрнийтэй иргэшээлд байх үеийн тэр барилга архитектурын стил бас айгүй гоё. Балканы хойгийн орнуудаар ер нь ерөнхийд нь анзаарчдаг. 3-4 давхар модон барилгуудын хийц. Тэгээд нэм нарийн юм шигтгмэл чулуун гудамжтай. Энэ шигтгмэл чулуун гудамжийг бол ромчууд идэг байхгүй юу? Маш бат бөх тийм замууд байдаг. Тийм шигтгмэл чулуун гудамжуудтай. Тэгээ байшингууд нь эхний байшин ингээд давхар нь байснаа 2 дахь 3 дахь давхар нь ингээд өргөн том болоо явчихдаг байхгүй юу? За. Тэрний яасан бэ гэхээр суурин иргэншилтэй газар чинь газар үнэтэй. Жижиг дээрээ сайхан дээш нь данхаалгаад дээшээ данхаалгаад нөгөө амьдрах ашиглах талбайгаа нэмэгдүүлж тэгж барилга барьдаг байсан. Маш үзэсгэлэнтэй гоё барилга архитектурын стил байдаг.
очиод харуул бас ер нь их гоё. Гүржид байсан ийм дөрвөлжин чулуун замууд байх төстэй тийм төстэй ер нь их гоё юм тийм байна шүү дээ. За тэгээ Жюрес гэж гайхалтай хот нь энэ бол нөгөө Ромын үед барьсан те Ромын одоо Дирахиум гэдэг Ромын хотын суурь нэрүүд нь көм хийцэн ба те эртний усан сангуудтай Балканы худалдаа стратегийн төв болж исэн Бомт хот гэж. За мэдээж нөгөө түрүүн үндэсний баатар Скандербегийн цайз Круя Касл гэж байгаа. Түүний одоо Отtomаны эзэнт гүрнэтэр эсрэг одоо тэмцлэгтэй лиг байсан баггүй. Круягийн лиг гэж нэрлэдэг байсан. Тэдний одоо холбооныхон төв байсан газар. Өнөөгийн үндэсний бахархал билег тэмдэг гэж. За Аполлоны бол яхахгүй эртний ромуудын барьсан хот. Гэхдээ урд нь бол эртний илирчүүд тэнд амьдардаг байсан гэдэг. За тэр нь очивол үзэх байгаль гайхалтай хотууд тэгээд амттай сайхан хоол, эртний тэр уламжлал, тэгээд тэр өндөр сайхан уулс, тэр өндөр уулсанд өөрийнхөө тэр уламжлалт хэв шинжийг одоог болтол хадгалаад амьдарсаар байгаа тэр хүмүүсийг харах бол үнэхээр гайхалтай байгаа. Би Албаныг харин мөрөөдөд тэгээд Албаны виз хаанаас авах гэсэн чинь манад өргөмжит консулын газар нэгдэг юм байлээ. Тэгээ би тэр газартай нь холбоо. Одоо бол би өөр нөгөө визтэй болохоор 90 хоног бол чөлөөтэй явж болно. Тухайн үед байхгүйсэн болохоор холбогдсор хүнтэй ярьж ирсэн. Албанд очих мөрөөдөлтэй тийм гэсэн чинь үнэхээр сайхан газараа заавал очих хэрэгтэй. Одоохондоо нөгөө яг шин нөгөө destination тэр болгоно нөгөө жуулчдын хүл дарагдчихаагүй байгаа дээр нь яг тэр нэг зэрлэг онгон өөрийн онцлог шинжээ алдаагүй байгаа дээр нь очоорой гэж над зөвлөж байсан. Тэгэд монголчууд бол яг хөө тэр өөр визүүд байхгүй бол Бээжингээс очиод виз авах боломжтой юм билээ. Төрөний тэр нөгөө нэг дэгж аягч юм шиг канон үлээ тэрэн дээр бодогчлаа. Хүмүүс асуусан байна нөгөө нэг за ингээд хүүгүй айлын охин эрэгтэй хүнээр зарлагдлаа. Газар авлаа. Тэг хүүхэд гарахгүй. Тэгээд цааштай газар болж байгаа юм. Тэг ер нь бол дундаа тэр газрыг үлдээчихэж байгаа юм уу? Ер нь бол тийм. Одоо охиных нь хүү тийм бай. үлдэж болно шүү дээ. Тэгэхээр ер нь бол нөгөө тухайн газараа алднаа л гэдэг чинь тэр үз залгамжлах хүүгүй байна гэдэг чинь тэр одоо гэр бүлийн удам угсаа тасарч байгаа л гэсэн ойлголт байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө манайхан чинь нүүдлийн одоо тий нүүдлийн соёл иргэншилтэй болохоор бид нэр газрыг бол бас арай өөрөөр хардаг. Тэр хүмүүсийн суурин иргэншилтэй газар тариалан эрхэлж нэг газараа жилийн 4 улирал амьдардаг хүмүүсийн хувьд бол газар хамгийн үнэтэй зүйл. Үр удамдаа үлдээх зүйл нь нэрээ үлдээх зүйл нь байгаа байхгүй. Тэгэхээр тэр нэг газараа авч үлдэнэ гэдэг чинь маш чухал. За энэ ёстой тийм байх шүү. Бидэнд бол тий ёстой онгорхой айл манах гэдэг шиг тий. Тэгэхээр тэнд бол тэр хорвогийн жамаар амьдрахаа болж байгаа тэр эмэгтэй харин ч нэр хүндтэй тий. Би удмынхаа газрыг авч үлдлээ. Тийм тэгээ тэрийг нь хүндэлдэг гол нь тэрнээс шинэ эмэгтэй чи эрэхтэй биш чи ирчүүдийн ярианд оролцохгүй байна гэх юм байхгүй харин ч хүндлэх ёстой. Яг л тэрний хүний шийдвэр тэр хүний үг яг эр хүний үгтэй тэнцв. За ийм сонирхолтой улс байна. Маш сонирхолтой байна. Одоо хизээ таныг 90 хоног алга болох юм бол юм. За би яг 90 хоног алга болохгүй. Гэхдээ ер нь бол хэд хоног алга болно. За маш их баярлалаа. Гоё мэдээлэл байлаа. За баярлалаа. За шинжлэх ухааны тань мэдхүү од мөндөр сувг та бүхэндээ Атлас нэвтрүүлгээ хүргэлээ. Нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз, од мөндөр радио 83.307 хөтөлбөрөөр хүрэлээ. Нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар ногоо ирээдүг хөгжүүлэгч MMS компани мөн эрсдлийг давах хүч бодит даатгал компанид дэмжиж ажиллалаа. Нэвтрүүлгийг бэлтгэвэрсэн мөнх цалдаа баярлалаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүү мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.